Яг өөрийгөө танилцуулж эхлэх үгүй зүгээр л ажиллаа яриад явчих уу? Яах ёстой. MHS 1 буюу материал дамжуулах систем үндсэн бодлоор нэг барилга байгууламжийн хувьд бол 2018 оны 12 дугаар сард барилгын ажил эхлэх зөвшөөрлийг авч байлаа. За үүнээс хойш 3 жил орчмын хугацаанд бол энэ том барилга байгууламжийн ажил маань бол хийгдэж, за сүүлийн 3-4 сарын хугацаанд туршилт тохируулга, за горим тохируулгын ажил хийгдэж, бид хүн 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр уг барилга байгууламж дээр улсын комисс ажиллауллаа. За 2022 оны 3 дугаар сарын 1-нд ажилласан улсын комисс маань бол Өмнө Говь аймгийн засаг даргын захирамжаар томилогдсон улсын комисс уурхайн талбар дээр ирж газар дээр нь материал дамжуулах системийг үндсэн бодлоор нэг барилга байгууламжийг бол газар дээр нь үзэж, үйл ажиллагаатай танилцаж, холбогдох бичиг баримтыг бол үзэж шалгасны үндсэн дээр комиссийн гишүүдийн санал нэгтэйгээр за уг барилга байгууламжийг бол байнгын ашиглалтанд оруулах ийм зөвлөлтийг бол гаргасан. За улсын комиссийн үйл ажиллагааг бол бид бүхэн оюутлогын зөвшөөрлийн баг хамт олонтой хамтран амжилттайгаар зохион байгуулсан. За энэ хугацаанд бол бид бүхэн нийтдээ 22,000 гаруй хуудас буюу нийтдээ 150 бот бичиг баримтыг бол хянан баталгаажуулж, за энэ бүх бичиг баримтын бүрдэл эсгүүд маань бол Монгол Улсын барилгын тухай хууль холбогдох норм 4-ийн шаардлагад бол бүрэн нийцэж байна гэсэн комиссийн төвлөлт гарч ингээд амжилттайгаар байнгын ашиглалтанд шилжүүлээд байна. За нийт энэхүү төсөл 3,000 орчим залуус гар бие оролцож ажилласан. Үүнээс томоохон төлөөлөх компаниудыг дурдвал MCSP, GCR, MCSI компаниуд юм аа. За энэхүү төслийг барьж байгуулахад бас саад бэрхшээлүүд нэлээдгүй байсан. Үүний нэг томоохон төлөөлөл бол мэдээж дэлхийн нийтийг хамарсан COVID-19 цар тахал байсан ба материал тээвэрлэлт зогссон, гадны мэргэжлүүд Монгол руу нисч ирж чадахгүй байсан, үйлдвэрлэгч талын нэрээ мэргэжлүүд бас Монгол руу орж ирж чадахгүй байсан. Үүнийг бид виртуал буюу алсын зайнаас камераар болон шилээр үзлэг шалгалтуудыг тогтмол хийж үйлдвэрлэх талтай байнгын харилцаа уялдаатай ажилласны улмаас энэхүү бэрхшээлүүдийг бас төртөл амархан даван туулсан. Энэхүү барилга байгууламжийг амжилттай дуусгахад бидний зүгээс бол нэгдүгээрт аюулгүй ажиллагаа, хоёрдугаар чанартай гүйцэтгэл, чанарын хяналт, гуравдугаарт бол багийн ажиллагаа, багаар ажиллах, зөв зохион байгуулалт, дөрөвдүгээрт зөв төлөвлөлт, тухайн ажлыг зөв дараалалтай огсарсан. Энэ бол бидний энэхүү төслийг амжилттай дуусгахад нөлөөлсөн гол хүчин зүйлүүд юм аа. За материал зөвөрлөх системийг ашиглалтанд орсноор хүдрийн биетийг гүний уурхайд бутлаад газрын гадар руу босоо ам 2-оор гаргах юм боломжийг бүрдүүлж байгаа. За материал зөвөрлөх систем нь бас материал зөвөрлөх систем 2-ын үндсэн чухал хэсэг болж өгч байгаа. Энэ нь бол дамжуулах станц 5-аас налуу конвейероор дамжуулж бас газрын гадар руу гарах юм 2 үндсэн үүрэгтэй байгаа. Материал зөвөрлөх систем нь Монгол улсад гүнд баригдсан хамгийн том барилга байгууламж байгаа. 2 үндсэн бодлоор дамжуулах станцуудаас бүрдэж байгаа. Нэг дамжуулах конвейер нь 1.4 км, нөгөө конвейер нь 100 орчим метр үргэлжилсэн ийм 2 конвейер мөн дамжуулах станцууд байгаа. Үүнийг хамт олноороо ашиглалтанд оруулснараа маш их бахархаж байна.